Pinkie Pie шиг өстэй байгаа дээр My Little Pony-гийн товчлол хий гэж бодлоо. Амар олон ангитай юм чинь. Гол ангиудыг ярьчих гэж бодож байна. Season 1-ийн 1-р анги. Twilight-ийн гол дүрэн юм шиг эхэлдэг. Яг үнэндээ гол дүрэн Derpy гэдэг сарал Pony байхгүй юу? За бодлоо. Twilight нэг юм түүх уншиж байгаа байхгүй юу? Эрт уртын цагт эгчдүү хоёр Alicorn нар сарыг удирддаг байжээ. Гэтэл понинууд өдөр нь тоглож инээлдэж жаргачаад шөнө нь унтаад өгдөг байсан. Тийм болохоор сар хариуцсан дүү понин ганцаардаад гутраад хорон санаатай болж хувирдаг. Тэгээд хизээч өдөр болохгүй үүр шүн байлгамаар байна гэдэг. Эгч нь болохоор Elements of Harmony гэдэг ич хиттэй юм чулуунууд ашиглаад дүүгээ сарн дотор үүр тордог. Twilight энийг арчаад энэ Elements of Harmony гэдэг чинь хаан сонслоо гэд номын солгоо гүйжсэн чинь найзууд нь таарад. Twilight явж тоглоё л доо ингээл доо гэдгсэн чинь би завгүй мавгүй гэд яваад өгт. Тэгэл номын сандаа очиод уншсан чинь хорон санаатай сарны Pony биш үү? Хоригдсноос хойш 100 жилийн дараа хамгийн урт өдөр эргэж гарч ирээд тэгээд дахиж өдөр болохгүй үүр чинь болно гэд тийм prophecy уншдаг. Twilight-ийн багш нь тэр нарны гүнж байхгүй юу? Тэгэл Twilight багш руугаа бичиж байгаа юм. Dear Princess Celestia. Захиагийн энэ Spike гэд лууны зулцаг бичиж аваад тэгээд ингээ галаараа явуулдаг. Багш нь тэгэл нэг тоохгүй. Зүгээр чи хараа ийм дэми юм уншиж байхаар залуу хүн байна да. Жохон парти эргүүлээч. Pony Wheel очиод тэр зуны фестивальд жохон бэлдээд тах. Найзтай болно шүү. гэж хэлдэг. Twilight тэгэл юу найз? Юу ч гэсэн очиж тэр фестивалыг бэлтгэхээс гэж явдیں۔ Pony Wheel дэрсэн чи Pinkie Pie. Pinkie яг энэ мөчөөс эхлээд миний зүрх сэтгэлийг булаасан байхгүй юу? Гол дүрийн 6 Pony байдаг. Нэг нь Twilight, үлдсэн 5 нь эхний анги дээр ингэж нэг нэгээрээ танилцуулагддаг. Нөгөөдөл нь тэгэл Twilight-тай найзлах гадах чи өөдөөс нь за тэгээ фестивал яаж ийн, ажил яаж ийн, болж ийн үү, бүтэж ийн үү гэл шал өөр юм яриад. Pinkie чинь Twilight зөвөрлө welcome party хийгээл. Тэгж аваад манай хэд ч үгүйсээ хариуцсан юм тултал нь хийждээ штэ. Фестивал нь тэгээ амжилттай болж байгаа байхгүй юу? Танч нөгөө нарны гүнж Celeste хулгайлагдчихтэй. Тэгэл бүгдээрээ сандралтаад Twilight-ийн хэлсэн нөгөө prophecy-нд биелчиж гээл. Nightmare Moon гэдэг байхгүй юу? Миний хайр. Twilight-гээ багшигаа олно гэд явах гэсэн чинь найзууд нь тэгвэл хамт явна гэд. Яаж байгаа замд нь тэр Everfree Forest гэд амар орсон хүн эргэж гардггүй тийм ой байдаг. Тэр ойгоор явахаар болдог. Тэгээ нөгөө миний хайр ичи дээрээ замд нь бахан саад гаргаад би 1-2 дугаар ангийн үзэхэр дандаа уйлд юм аа. 5 янзын саад хийсэн чинь 5 найз нь ингээд нэгээрээ бүгдийг давчдаг. Applejack болохоор Twilight би яг чамд үннийг хэлж байна. Надаа итгэе гэдэг. Нэг аимшиг араатантаа таарсан чи Fluttershy ингээд амар инэрэнгүй сэтгэл гаргаад тэр араат нь туслаад тэгээ цаашаа явцдаг. Ийм нэг аимшигын модон дунд орсон чинь бүгдээрээ амар айгаал. Гэсэн чи Pinkie гинт инээгээд наачдیں۔ Pinkie Pie уусаа галзуул та. Энэ нэг амтан сахалныхаа өрөөсныг алдсан гэд уйлаад нулимсаар нь гол болоод тэгсэн чи Rarity өгөөмөр сэтгэл гаргаад өөрийнхөө сүүлийг тайраад сахал хийгээд өгчтэй. Rainbow болохоор нисээд энэ гүрний цаана очиод уяа уях хэрэгтэй байсан чинь цаанаас нь ингээд нэг хитэн хуурамч юмнууд гарч ирсэн ээ. Чи манай талд ормоор тэгвэл өстой чи лаг болно. Панаалтах гэсэн чинь панаалтдаггүй ингээд найзуудтай үнэн чивээрээ байдаг байхгүй. Twilight багшигаа биш Elements of Harmony-г хайж болох гэж тэр аимшиг газар явд юм байна. Тэгээ элементүүдээ олчлоо. Нөгөө миний хайр гараад ирлээ. Тэгээ элементүүдээ ашиглаад ингээд дийлэх гэсэн чинь дийлдэггүй. Бүр нөгөө нэг элементүүдийн хаглаа ичдэг байхгүй. Тэгсэн чинь Twilight гинт амар бодож олж ингээ ухаарснаа. Наад элементүүд чинь ингээл хагарчна гэж бодсон үгүй штэ. Бид нар өөрсдөө элемент байна. 6 элемент нийцээд байхгүй юу? Twilight өөрөө. Тэгээд миний хайрыг дийлчихдээ. Celestia гүнж эргэж гарч ирээл. Nightmare Moon чинь алга болоод оронд нь Luna гүнж гараад ирдэг. Тэгэл ихчээ намайг уучлаарай. Luna ч гэсэн миний хайр мөн л дөө. Twilight тэгээд Pony Wheel-д үлдэж амьдрахаар болно. Нэг юм мод шиг байшинтай. Pony Wheel чинь манай монголоор бол одоо дарах юм уу да. Энэ Pony-гийн ертөнцийг Equestria гэж нэрлэдэг. Нийслэл хот нь болохоор Canterlot гэж байгаа.
Нийслэлээс гадна Manhattan гэдэг амар гоё хот байдаг. Бараг л Нью-Йорк юм уу да. Las Vegas гэдэг шиг Las Pegasus гэж асууж юм бил. Anyway, Canterlot хотод Grand Galloping Gala гэдэг Met Gala шиг юм болдог. Тэрний ийм хоёр ширхэг урилга Twilight-д өгдөг байхгүй юу багш нь. Бодвол Spike-тай хоёулаа ирнэ гэж бодсон юм шиг байна. Тэгсэн чи Spike завгүй мавгүй ч гэдэг юм лүү. 5 найзаасаа нэг нь авч явахаар болдог болвоо. Тэгсэн чинь 5 найз нь тавуулаа тэр үдшилгэнд ингээд явах бүр мөрөөдөлтэй. Тэгэл хоорондоо амар өрсөлдөө бол Twilight-ыг ятгах гал. Сүүлдээ Twilight бүр шийдэж чадахгүй нөгөө нэг хоёр тасалбараа буцаагаад надад ийм асуудал гараад ин би юу н өөрөө явах боллоо. Багш нь тэгсэн чинь шууд 2 тикетийн 6 болгоод явуулчихдаг байхгүй. Оо Twilight эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Зөндөө тикет байх штэ. Тэгэл Spike юу болсон? Ганцаар үлдэхэр болсондоо амар гонглцсан байжсэн чи Spike-тас нэг араас нь явуулт амар хөөрхөн. 6 дугаар анги дээр дараагийн муу дүр нь гарч ирнэ. Great powerful Trixie. Илэвчин бохгүй юу? Англи хэлэнд чи eat shit, илэв хоёр хоёулаа magic гэж явд юм байна штэ. Trixie амар онгорол намайг дийлэх нэг ч шидтэн байхгүй гэж. Twilight-ийн 5 найзууд нь тавуулаа өрсөлдөх гэж оролдоод ялагдаад. Trixie улам онгорол Ursa Major гэдэг аратан амар дийлжсэн мэлжсэн байл. Тэгсэн чинь нэг хоёр фэн нь болцсон pony. Ursa Major гэдэг мангасын жигнэсээ сэрээгээд аваад ирдэ. Тэгээд төөрхий Trixie чинь шидтэн биш илэвчин юм чи яаж дийлэх вэ? Twilight дийлж таарад. Тэгээд ханд нь хаг дарагдтыг. 9 дугаар анги дээр Zecora гэдэг техник тухай гардаг. Pony Wheel-с хэрэгтэй юм авах гад ирэхэр хүмүүс ингээд бүгдээ айгаад хамаг бизнесээ хаачдаг. Тэгээ яаж яагаад нөгөө хараалтай Everfree Forest дотор амьдардаг. Амар газар амьдардаг. Тэгээд амар содон царайтай. Тэгснээ нэг гадаад мадаа дээр ярьдаг. Болохоор нь бүгдээрээ шулам гэж бодоод амар айдаг байгаа байхгүй юу? Apple Bloom, Apple Jack-ийн дүү нөхгүй юу? Ганцаараа Zecora муу биш гэж бодоод би өстө батлан гэд тэр ой руу явж агаад ихчтэй баригдчихтыг. Найзууд нас хамт. Бид нар тэгээд энэ цэгэр цэцгэн дээр гიშгчтэй. Zecora тэгэл наа цэцгнээсээ болгоомжтой миний хүүхдүүд өнтер гэл. Маргааш өглөөс ирсэн Twilight-ийн ер нь ийм сонир муухай болцсон. Pinky-гийн хэлэн ийм бас ийм болцсон. Rainbow Dash нисэж чадгаа болцсон. Apple Jack болохоор жижигхэн болцсон. Rarity амар мернуусан юм шиг болцсон. Fluttershy болохоор амар бүдүү эрэхтэй холбоотой болчихсон. I don't want to talk about it. Бүгдээрээ Zecora-г өөрсдийг хараач гэж бодоо. Тэгээ явж Zecora хэнийг ч хараагүй нөгөө нэг гიშгээдсэн цэгэр цэцэг нь Poison Joke гэдэг урмал байсан. Zecora ийм бэлтгэл бэлдэж өгөөд тэр бэлтгэлэн дотор усанд ороод бүгдээрээ буцаад хэвэндээ ордог. 12 дугаар анги дээр Cutie Mark Crusaders гэд манай хөөрхөн гурав гардаг. Pony-ноор ингээ унаг байхтаа гэх юм уу. Бага ангитай ямар нэгэн авиасан тодроод тэгээд ингээ онжон дээр нь нөө Cutie Mark нь гарч ирдэг байхгүй юу? Apple Bloom-ийн ангийнх нь бүгдээрээ Cutie Mark-тай болчиход байгаа чи Apple Bloom ганцаараа ингээ хоосон онцгтой байгаад исэн. Тэгэл баахан янз янзын туршаал бүгдэн дээр нь бүтлгүүтэй л яаж чад хажуугаар нь тэр нэг балай хүүхэнд буулидуулаад тэгж явж аваад өөртөө адилхан ийм Cutie Mark-а олоогүй хоёр найзтай болдог. Тэгээ гурлаа нийлээд Cutie Mark Crusaders гэдэг клуб нээдэг. Клубын зорилго нь болохоор янз янзын гоё юм туршиж үзээд тэгээд Cutie Mark-а олж авах. Энэ клубын нэг гишүүн нь болохоор Rarity-гийн дүү байгаа. Sweetie Belle гэдэг. Нөгөөх нь болохоор Scooter Lou гэдэг нэртэй нисэж чаддгүй Pegasus. Ер нь бол Rainbow Dash-ийн дүү гэж хэлчихэж болно дөө. Хуурайд үн. Номер 1 фэн нас. Rarity чинь дизайнер штэ. 14 дугаар анги дээр Rarity найзуудтай Met Gala-гийн хувцсыг хийж өгдөг. Бүгднгийнх нь онцлог тааруулаад гараа гаргаж амар гоё дизайнууд гаргадаг байхгүй юу? Тэгсэн чинь найзууд нь ингээд харснаа. Оо гоё гэдэг нэг сонио хүлээж авдаг. Тэгэл яг 100% биш вэ те гэл тэнгүүд тийм ээ 100% биш вэ гэд үннээ хэлсэн чи Rarity амар аль жоохон гомдоол. За тэгвэл яаж сайжруулж болох вэ гэл бүгднгээс нь саналын сонсоод. Нөгөө нэг амар даруухан Fluttershy чинь бүр шүүмж хэлнэ гэсэн чи дуржигнууд л өгч юм уу. Тэгээ өөрсдийнх нь хүснээр өөрчлөсөөр угаад хачин аимшиг юм болдог байхгүй юу. Нөгөө аимшигын загваруудаар яаж байгаа загварын шоу хийгээд хүмүүс бүр ухаалтж унаа. Тэгээ сүултээ найзууд нь за бид нар чам шиг дизайнер биш болохоор мэдрэмжгүй юм байна. Анхнаасаа чамд итгэх ёстой байсан байна гэд анхны дизайнераа
явахаар болтыг. Би өгний 16-ыг ярихгүй гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь сүүлийн үед Instagram дээр Rarity-гийн ийм edit тренд болоод байсан. Энэ анги дээр манай зургуулаа Cloud Stage гэдэг Rainbow Dash-ийн төрсэн газар ирдэг. Rarity тэгээд Ichi дээр ийм эрвээхийн нэг шиг амар гоё далбастай болсон. Үзүүлбэр үзүүлээ. Бүр их цантаа болсон Rainbow-ыг баг үл тоож могоод байсан байхгүй юу? Rainbow уг нь бас үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй байсан. Тэгж явж байгаад нарлуу хитрхи ойртоод нөгөө далавч нь хайлчдیں۔ Би хөөрхөн дунаад унжахт нь Rainbow аврах гэж явж байгаад нөгөө Sonic Rainbow гэдэг солонгорсон юм дэлбэрэл маягийн болдог байхгүй юу? Яг Rainbow Dash Rainbow болгодог зүйл гэсэн үг. Үзүүлбэртээ бэлтэж байхдаа тэр Sonic Rainbow мэй хийж чадахгүй байсан юм. Rarity-г аврахтаа тэрийг хийжтэй. Rarity тэгэл хөвгш ахсан болохоор уучлаарай гэл. Яа энэ 23-ыг үзэхээр бас би уйлаад идэм ба. Нөө QD Mark Crusaders 3 биш үү? Ингээд юу нэгч нар маань яаж QD Mark-а олж авсан юм бол гэ бүгднгээс нь асуугаад явдیں۔ Rainbow болохоор Fluttershy-г ингээд даруухан ичимхий болохоор дээр нь жоохон нисгтэй муу болохоор буулийдсэн хоёр хулгайчаас өшөөг нь авах гад уралддаг байхгүй юу? Нэр хүндийг хамгаалж уралддаг. Тэгээ уралдаж явж байгаад ер нь уралдах дуртай юм байна. Уралдаанд хожих бүрч дуртай юм байна гэдгээ мэдээд ингээд бүр ингээд flow state түрээд тий. Хамуу адреналин ингээд орлоо. Тэгж явж байгаад нөгөө алдарт Sonic Rainbow мэй хийдэг байхгүй юу? Ер нь бол найзаагаа хамгаалж байгаад QD Mark-а олж авсан гэсэн үг. Fluttershy болохоор нөгөө нэг хоёр хулгайчид дээрлэх хөлжсэнаа санамсаргүй нөгөө үүлэн дээрээс унаад тэгсэн чи амар гоё юм ирвэхэнүүд тосч аваад Fluttershy QD Mark чи ирвэхээ байдаг штэ. Амттай танилцал ваа ямар хөөрхөн амтт вэ гэж байжсэн чи нөгөө Rainbow нөгөө хоёртойгоо уралдаад Sonic Rainbow мэ хийгээд амар том дэлбэрэлт болж байгаа штэ. Амтд маш сонор учраас тэр дэлбэрэлтнээс ингээ амар айгаад цочролд ороод ингээ бөө юм болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Fluttershy тэр амьтдыг ингээд тайвшруулаад дарагдаад ингээд тусалж явах явцдаа QD Mark-а олж авдаг. Applejack болохоор Ponyville ийм хөдөөний pony байж агаад насаараа энэ алюминий ферм дээр амьдрахгүй Main Hatton хотод очиж хамаатнуудтайгаа амьдрна гэж явдیں۔ Тэгээ очисон чинь нэг л идэж штгүй. Нэг өдөр ингээл гэрийнхаа зүг цонхор харж исэн чинь гэрлүүн ингээд яг заацсан юм шиг юм солон харагддаг байхгүй юу? Тэгэл улам гэртээ очимор санагдал. За би ер нь алюминий ферм дээрээ очих ёстой юм байна гэж ойлгоод тэгэл QD Mark-а олж аваад гэр бүлийн бизнесээ хийгээл гоё. Pinkie Pie-ийн бүтэн дээр нь Pinkamena Diane Pie гэдэг нэртэй. Бас гэр бүлийн бизнестэй юм чулууны фармтай. Бадаа юм шулуун өстэй тэгээд арай бүдэггүй өнгөтэй байсан. Гэрийнх нь бас яг адилхан. Тэгээ огт инээдэггүй юм хүмүүс байсан байхгүй юу? Тэгэл уртгаа хийгээл жоохон зовоол. Нэг өдөр юм дэлбэрэлт болоод үсэн гинт бурчгар болоод дээр нь амар гой солон харагдаад солонгыг хараад ингээд бүр инээгээд баярлаад тэгээ гэрийнхнийгаа бас ингээ инээл гэж баярлуулмаар санагдаад парти зохион байгуултыг. Тэгэл гэрийнх нь баг анх удаа бас ингээл инээгээл ам ингээл татуулж байгаа л арай гэж инээж байгаа байхгүй. Тэгэл би парти хийгээд хүмүүст инээд бэлээх хэрэгтэй мэн гэдгийг ойлгодог. Rarity-ийн амар инээдтэй. Нэг өдөр эврэн зүгээр л өөрийг нь аваа явчихдаг. Тэгэл бүр амар удаан эврэндээ чирэгдэж явж аваад нэг юм зогссон чинь мангар том чулууны өмнө ингээд ирдэг. Тэгэл уурлаад энэ муу чулуу миний амьдралын утга учир юм уу гэж байжсэн чинь нөгөө дэлбэрэлт болоод чулуу нэг хуваагдаад дотроос амар гоё юм эрдэнийн чулуунууд гарч ирдэг. Тэгээд тэр чулуугаа ашиглаад ингээд хувцас урлаад QD Mark-а олж авдаг. Twilight-ах бүр сүртэй. Яг Ichi хийхдээ жоохон муу. Тэгсэрнээ Unlimited аягүй сайтай хөөгдөөсөн байхгүй юу? Шалгалт болоод нэг юм луугийн үндийг Ichi дээр хайч хийх хэрэгтэй гэд. Тэгээ яаж чичээгээд Ichi-тэй гаргаж чадаагүй юм. Тэгээд нөгөө алдарт дэлбэрэлт чинь болоод гинт эвэр нь ажиллаж эхлээд хагалцдаг. Тэгээд дотроос нь Spike төрдөг ёо. Baby Spike. Тэгээд зогсохгүй нүдэн цав цагаан болоод бүр хяналттай алдаад хажууд нь байсан хүн амьтны ургамал болгож хаяад амар юм болж исэн чинь Celestia гүнж ирээд зогсоогоод чи ястаа амар лаг хүчтэй юм бэ чам шиг ийм Ichi-тэй пони анхудаа харж ин чи миний шав болох уу гэд тэгээд багштайгаа уулздаг. Яг Google-тэн дээр яа дахиад ойлгох гэдэг. Яг Google-тэн дээр бол Rainbow Dash-ыг хамгийн сүүлд нь гаргадаг болохоор тэр гол зангилаа нь ерөөсөө мэдэгддэг. Энэ 6 пони яг нэг өдөр QD Mark-а олж авсан гэдэг. Яа, яг нэг өдөр QD Mark-а олж авсан гэдгийг мэдээгүй байж байгаа хамгийн сүүлд нь мэддэг.
25 намайг Pinky дулам хайртай болгосон анги байна. Pinky ч дандаа амар гоё парти зохион байгуулдаг байхгүй юу. Тэгэл найзууд нь Pinky чи өстө парти хийхдээ сайн юм аа. Баярлаа. Баяртай. Twilight тэгэл ойрхон дахиад нэг парти дэл да гэсэн чинь Pinky нэрээ тгий байц. Гэт маргааш нь найзуудтай урилга өгөх гээд очдөг байхгүй юу. Тэгсэн чинь найзууд нь бүгдээр ямар нэг юмтай гэж завгүй байгаад өгдөө. Тэгэл нэг л сонин с хийчихтэй Pinky-гээс юм нугаач байгаа юм шиг. Pinky амар гайхаал найзуудаа тагнуулдаал. Тэгж байгаа санамсаргүй ингээд тий Pinky-д мэдэгдэж болохгүй гэд хоорондоо ярьж байгааг нь сонсчтой. Тэгээд гинт үсэн шулуун болоод амар гонигтай болоод гутраад өнгө нь улам бүдгэрээд сүултээ бүр галзуураад. Pinky ч уусаа галзуул та. Ийм сонин хүн шиг дүрстэй юмнууд хийснэ тэд нартайгаа ярьж мээрээ солиороод. Тэгж байгаа найзууд нь нэг юм Pinky-г дууддаг байхгүй. Тэгсэн чинь очихгүй гэл муухай аашлаа. Та нар миний найз биш. Манай найзууд энэ байна гэл нөгөө амьгүй юмудаа харууллаа. Тэгж нэг юм чирж хүчээр аваачсан чинь Pinky-гийн төрсөн өдөр ээж таардаг. Найзууд нь өөрөөс нь нууцаар surprise party бэлжсэн чинь өөрөөс нь юм нууж ийн гадуурх чинь гэж бодоод гомдсон. Төрсөн өдрөө марттлаа гомдсон байгаа байхгүй юу? Хөөх юмд. Тэгэл гинт баярлал үсэн бурцуур болол өнгө нь буцаж ирдэг дээ. Season 1-ийн сүүлийн анги нөгөөдөл чи алдарт Grand Galloping Gala руу явж байгаа байхгүй юу? Бүгдээрээ нэг зоригтой. Twilight-ийн бол аюу ингийн байсан. Багштайгаа ойр дуулцаг гоё уулзаад юм ярина гэж бодчихсон. Тэгсэн чинь бодит байдал тэр багш нь нөгөө нэг тэр чи уус гүрнийг удирж байгаа гүнж хүн байна да. Twilight-аа бүр үг солих завгүй амар балаа байсан. Fluttershy болохоор тэндхийн амьтдтай танилцсан гоё байна мэн гэсэн чинь амьтд нь нууг Fluttershy-аас айгаад нуугдаад ерөөсө гарч ирдгүү. Сүүлдээ бүр амар мангас болоод намайг хайрл гэж орилж мөрлөөд нөгөө амьтдаа өөрөө хөөгөөд хавх тавьж буйад аимшиг юм болт. Rarity болохоор үзлэгэн дээр очиод ханхүүтэй танилцаад хайр дурлал үсгээ сууна гэж бодсон байхгүй. Гэсэн чинь нөгөө ханхүү нь ханхүү биш гүнж байж таарт. Амар ядраатай хаалгаар төрүүлж орно. Хамт нэг юм идэх гэсэн чинь авахуулах гад даалгах гад гүрийгээ зогсоод байгаа байхгүй. Тэгээ нөгөө ханхүүтэйгээ бүр муудалцаад дуст. Applejack болохоор өөрөөхөө нөгөө гэр бүлийн бизнес шүү дээ. Тэрнийхээ гоё алимны амттангууд зарах гэж ирсэн чинь хинч авдгүй юм хөрхий. Rainbow Dash болохоор Wonderbolt гэж Equestria-гийн хамгийн юм шилдэг нислэгийн үзүүлдэг юм баг хамталсан байдаг байхгүй юу? Тэднийд орохыг багасаа мөрөөдсөн. Тэгээ Wonderbolt-ынхантай таараад ингээ өөрийгөө амар cool гэдгийг харуулна гэж бодож ирсэн чинь бас чаддгүй. Pinky ойлгомжтой. Үдшилэгний хатан хаа шүү дээ. Үдшилийг дөргөн савна гэж ирсэн чинь тансаг зэрэглэлийн хөвлөө авалт болохоор ерөөсөө савдахгүй. Хүмүүс бараг гайхаж харж мараад. Яжгаад бүгдээрээ тэгээ болохгүй бүтгүй байгаа юмнуудыг хүчлээд бүр ингээд оронгоор нь эргүүлж хаяад хувц нь уурагдаад нүүр ам нь халтар болоод юу ч алдсан. Сүрүүлж хаях шахдаг байхгүй юу? Тэгэл бөөндөө уулзчаал амар сэтгэл дундуур ингээд суужсэн чинь Celestia гүнж ирснэ. Та нараас тоо гоё яла бут авлаа. Энэ гала дандаа юм нэгэн юм байлаар уйдахтай болдог байхгүй юу? Та нар ирж л аим оруулсан. Аханы бэр. Тэгэл нэрэж бас тийм ч муу байгаагүй юм байна гэх тэгээд бас хоёрын нэг бас уйлалдаг анги байна. Эдний ангийнхныг музей үзүүлээд явж идэг байхгүй юу? Тэгээд Discord-ийн хөшөө гарч ирдээ. Discord бас миний хайр. Хоёрдугаар хайр гэж нэрлэж. Бүх бие нь ингээд амар олон өөр амьтнаас бүрдсэн. Chaos буюу эмх замбраагүй байдлыг үүсгэдэг юм амьтан гэх юм уу, хүн гэх юм уу. Бурхан гэх юм уу. Дээр үедний хэсэг Equestria-г захираад понинууд эмх замбраагүй байдал донд амар зовоод Celestia гүнж маань нөгөө Elements of Harmony-га ашиглаад Discord-ыг ингэж хөшөө болгож хувирч ирсэн байдаг. Нөгөө гурав ч хоорондоо шал мангар юмнаас болоод зөрчилдөөд зодтолдог байхгүй юу? Тэр нь Discord-д хүч өгөөд ч юм уу хөшөөнд цуураад тэгээ судлагдчихтий. Ponyville шоколадан бороо ороод хамаг юмнууд нь дээш доошоо хараад хөвөөл туулаанууд туйраатай болоод бавгаанууд балет бүжиглдэг болоод Celestia гүнж манай зураг та нар одоо Elements of Harmony эзэмшдэг болсон юм чинь Discord-ыг дарах хэрэгтэй. Элемент хадгалдаг авдраа гаргаад ирсэн чинь доторх нь хоосон байдیں۔ Бүгдээрээ ам нангаагаал. Pinky ганцаараа амар unserious. Celestia гүнж хүртэл барьц заалтаа. Discord тэгэл муухай инээж гарч ирээл. Энэ мөчтөл би Discord-д дурлсан юм да гэдэг. Discord-ыг яаж ч юм тэр зургалын таньдаг заяа. Тэснэ Fluttershy my personal favorite гэж хэлдэг. Би бол Discord-ыг Celestia гүнж юм уу Pinky Pie-тал нийлүүлмээр байна. Гэхдээ яг Fluttershy тэр хоёр ч гэсэн хөөрхөө. Discord-ыг муухай инээж гарч ирээл. Бүгдийг өвгээрээ өдөөл. Та 6 тэгвэл ийм тоглоом тоглол гэж хэлдэг. Лабиринттай. Хин ч эвэр юм уу далавчаа ашиглаж болохгүй.
Тэгээд лабиринт руугаа орсон чинь бүгдээр хоорондоо салчтیں۔ Тэр хооронд Discord EG-тэй ашиглаад бүгднгийнх нь тархинь угаагаад. Applejack чинь үнэн байдлын элемент гэж явдсан шүү дээ. Honesty. Тэгсэн чинь тархинь угааж аваад амин худлаа ярьдаг болгочтой. Pink-ийг болохоор амар муухай ааштай болгочтой. Fluttershy ямар ч инэрэнгүй биш. Харгас хэрцгий болгочтой. Rarity-г болохоор өгөөмөр биш, шуналтай болгочтой. Шуналаасаа болоод энэ нэг чулууг байнгын үүрээ зовоод яваад идэг. Rainbow-ийн төрсөн газар нь нурж унжийн чиний тусламж хэрэгтэй байна гэж итгүүлээд чи энэ хайрцаг нээх юм бол далавчин гарч ирнэ гэд. Далавчаа хэрэглэх юм бол булхаацсан гэ тоглоом дуусна штэ. Тэгээ итгүүлээд явуулчихдээ. Найзуудынх нь тархин угаагдчихгүйд өнгө нь бүдгэрчдэг. Тэгэл тоглоом дуусаад хожигдсон. Тэгснэ Discord гинт надад Elements of Harmony байхгүй штэ. Би хэзээ ч тэгж хэлээгүй. Twilight мэргийн санаа төрөл Ponyville элементүүд байгаа юм байна гэж явдیں۔ Нөгөө сонин найзуудаагаа дагуулад яаж жаад зам нь савн мавн болчихсон. Applejack юм л бол худлаа яриад. Арай гэж хараал номын сангаасаа нөгөө элементүүдээ олцсон. Өө шүүд одоо Discord-ыг дийлж болох нь гэсэн чинь Rainbow Dash байхгүй. Spike-ыг орлуулж морлуулсан. Тэгээ уусаа тархин угаагдсан юм чи яаж нөгөө элементүүд нь ажиллах вэ? Тэгж жагаад сүүлдээ Twilight өөрөө шантраад өнгө нь бүдэрчтэй. Тэгжсэн чи Spike баахан захиа ирээд юу вэ гэж харсан чинь Twilight-ийн багш руугаа явуулж исэн бүх захианууд үйдэ. Тэгээ захиануудаа уншсан чинь Twilight эргэж бүх юмаа санаад өнгөнд тодроод өөртөө ихтэй болдог. Нөхөрлөлийн ээжидээ эргээд санаж яах гэсэн үг. Тэнгүүтээ найзуудаа газ ээжидээ ашиглаж эргүүлж сануулад бас буцааж авчирдаг. Тэгээд хоорондоо нээж агаад Discord-ыг эргүүлээд чулуу болгочихсон. Хоёрын дөрөв Halloween-тай анги байна. Бас миний хайртай Luna гүнж хорон санаатай биш болсноос social debut хийж байгаа. Halloween-аар хийж байгаа нь бүр манай эдийн дүр төвөрснөөс хөөрхөн. Twilight уг нь Star Swirl гэд шидтний дүр төвөрсөн байхгүй юу? Данч тэр нь хинч таньдгүй. Pinkie Pie болохоор дахиад болсон. Spike луу болсон. Applejack мануухаа болсон. Fluttershy хөөрхөн амтай аймхаа юм болохоор юу ч болоогүй гэрээсээ гараагүй. Rarity харин энэ анги дээр ерөөсөө гардаггүй. Rainbow болохоор Wonderbolt-ийн дүрэн тогтсон гэсэн юм. Тэгснэ аянга буулгаад хүмүүсийг prank-таад яваад идэв юм. Яа энэ Luna гүнжи entrance бүр алж байгаа сте. Yeah. Харахгүй шүний хатан хаа. Yes queen. Zikoro яаж жаад Nightmare Moon-ийн тухай домог момог яриад хүүхдэд бахан айлгаа айцсан. Тэгээ Luna гүнж амар сүртэй гарч ирсэн ээ. Canterlot-ийн хоолоогоор яриад нас. Гүнжнэрт Canterlot-ийн хоолой гэж байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр Canterlot-од арт түмэнтэйгээ уулзсан шүү дээ. Холоос маш чанга ярих хэрэгтэй болно да. Дээр нь аюу сүр хүчтэй. Тэгж ярьж байгааг энэ Canterlot-ийн хоолой гэж нэрлэдэг. Тэгээ ирээд тэр хоолоогоор ярьсан чинь Ponyville-ийнхаа өвлөн амар айгаа зүгтаагаа чичирж мичрээд. Тэрийн Twilight ганцаараа ойлгоцсон. Дээр нь Twilight-ийг хиний дүр төвөрсний ганцхан Luna гүнж мэдчихэдэг. Уусаа энэ шидтэн аюу эртний хүн байхгүй юу? Luna бас эртний хүн шүү дээ. Тэгэл Twilight тайлбарж өгөөл гүнжээ одоо 1000 жилийн дараа цаг 100 жил илүү 1000 жил илүү. 1000 жилийн дараа цаг үе өөр болсон. Та Canterlot-ийн хоолоогоор ярих шаардлагагүй яа гэлтэй. Бүр Fluttershy дээр дагуулж очиод нөгөөт нь айгаа тэгж нэг юм зөөлхөн ярьж сурдаг байхгүй. Хүмүүс бас жоохон дасаж ихлээл. Luna яаж байгаа жоохон төргөн авиртай. Юм л бол хүмүүс айгаа сүултээ бүр жигнэсээ уур нь хүрээд яваад өгдөө. Twilight тэгээ дараагийн төлөвлөгөөнд орох гээд Pink-ийг хуурж авчираад Luna гүнжтэй уулзуулдаг байхгүй. Айж ядчих чи Rainbow нөгөө prank-а хийгээд улам айгаад Twilight тэгэл Pinkie одоо айх шаардлагагүй шүү дээ. Luna гүнж хорон санаатай биш болсон чамайг идэхгүй гэдгсэн чинь Pinkie би мэдэн шүү дээ. Юу гэж намайг идчихээд юм тэгэл. Тэгээ Twilight гайхал чи тэг яагаад айгаад байгаа юм гэж чинь. Айх чинь гоё шүү дээ гэдэлтэй. Тэгэл Twilight Pinkie you're a genius гэлээс чи Pinkie. No I'm not. I'm a chicken. Bukas. Тэгээд явж хүмүүс жигнэсээ айгаагүй гэдгийг мэддэг. Нэг хүүхд бүр Luna гүнжийг та дараа жил ирж бид нарыг айлахгүй энэ төр гэл. Тэгнэ гэсэн чинь баярлалаа. Та бол миний дуртай гүнж болоо. Тэгэл дуст. 2-13 дээр Equestrian түүхийг ярьдаг. Жүжиг тоглож байгаа байхгүй юу? Манай гол дүрэн 6 гол дөрөвдөд нь тоглож байгаа юм. Тэгээд Spike narrate хийж байгаа. Эрт дөрөвдийн цагт Pony нар 3 вагдсан байсан. Газрын одооморд Unicorn, Pegasus гэх 3 вагдсан байсан. Газрын Pony-нууд болохоор тариалан эрхэлдэг. Pegasus-ууд цаг агаар удирддаг. Unicorn-ууд нар сар удирддаг. Хоорондоо худалдаа наймаа хийнү гэхээс бусдаар бол харьцдаггүй. Тэгээд айгүй дайсан хилтэй байдаг гэсэн. Нэг өдөр амар цасан шуурга гараад тариалан эрхлэх боломжгүй болоод бүгдээрээ өсөглөнд нэр үүддэг. Дээр нь цасан шуургаас болоод амар даардаг. 3 улсын удирдагч нар цуглараад хурал хийсэн ч гэсэн хурал нь ерөөсөө үр дүнтэй болоогүй. Сүүлдээ тэр газараа бүгдээрээ орхиж явахад хүрдэг. Тэгэл амар гоё шинэ газар оллоо гэсэн чинь гуруулаас давхцаа түрээд ирсэн байдаг. Дахиад хоорондоо муудалцсан чинь цасан шуурган дахиад дагаад түрээд ирдэг. 3 улсын удирдагч хоорондоо маргалтаал хажууд нэг туслах нь ирсэн. Тэгэл маргалах тусам цасан шуурга нь улам нэмэгдээд
Сүүлдээ өөртөө бүр хүлдэж эхэлдэг. Гурван туслах нь хоорондоо хэрэлдээгүй юм болохоор арай сүүлд хүлдэж байгаа байхгүй. Тэгээ дээшээ харсан чинь тэнгэрт ийм сонир морь шиг юмнууд нисэж идэг. Үзэн ядалтаар хооллдог өвлийн сүнснүүд идэг. Нөгөө гуравчаа хоорондоо юм яриад би бол та нарыг нэх үзэн яддгүй штэ. Бараг өөрийнхөө удирдгчийг илүү үзэн яддаг энэ төр гээл. Инээлтэл. Тэгээ жоохон найзалж эхэлсэн чинь нөгөө мөс нь айлаад. Би биэндээ янз бүрийн үлгэр ярьж өгөөд дуу муу дуулаад бүр цасан шуурга нь алга болчтой. Удирдгчт нь эргэж гисээд тэгээд бүгдээрээ хоорондоо эвлэрээд нийлсэн нэг улс болоод Equestria гэдэг нэр өгдөг. 2025 дээр миний 3 дахь хайр гарч ирд юм байна. Celestia гүнжээс хурмын урилга ирдیں۔ Гол дүрийн 6-ад нэг чухал үүрэг $1 хуваарлцсан. Тэний хурмын гэсч Twilight-ийн ах Shining Armor яг. Twilight тэгээд бүр гайхаад ягаад ах нь өөрөө гэрлэж байгаа гэдгийг хэлээгүй юм бол гэд. Тэгэл Canterlot-д очсон чинь ах нь тийм цэргийн амир том дарга. Canterlot-ыг юунаас ч юм ингээд бүхэлд нь нийчээ дээр хамгаалцсан. Эхнэр нь хийин гэсч Twilight-ыг баг багт нь хардаг байсан найнын заяа. Cadence гүнж, хайр дурлалын гүнж гэж. Тэрийг мичэл Twilight амир баярлал. Миний амир дуртай гоё хүн мөн баг их чигмэн байсан. Гэл догдож байгаа л уулзсан чинь Cadence бүр танихгүй байгаа мó, тоохгүй байгаа мó ингээд гэд өнгөрчдөг. Тэгснэ хурмын бүлтгэл дээр хүмүүст амир муухай хандаад байдаг. Би чи Twilight тэгээ Cadence-ыг тагнуултаж явж байгаад ахын тархийг угааж байгааг харчдیں۔ Ичээд ашиглаад. Тэгээд яг бөөндө цугларсан байхад Cadence-ийг хорон санаатай гэд хэлсэн чинь нөгөөдг нь ингээ гайхснаа уйлаад явдаг дүүхгүй юу? Ах нь уурлаад чи барыг атаархлаа энэ төр. Ахыгаа харамлаад байгаа мó энэ төр тоодгүй. Cadence дараа нь Twilight-тай уулзснаа хорчтیں۔ Нэг юм агуу шиг юм дотор ориг Cadence гүнж өөрөө байж байгаа юм чинь. Нөгөө муухай ааштай би чинь импостер болж таардیں۔ Twilight алга болчиход байгаа чи хурмын ёслол эхэлчихэж байгаа нь айгүй сонин тий. Айгүй бол шууд маргааш нь байсан тэгээд Twilight-ыг зүгээр хоцорж байгаа гэж бодсон юм болов. Тэгээд яг гэрлэгчээсэн чинь жинхэнэ Cadence гарч ирээд импостер маань жинхэнэ дүрээ харуултыг. Миний 3 дахь хайр Queen Chrysalis гэдэг. Энэ яг ямар учиртай пони юм бэ гэхээр Changeling гэдэг амьтад байдаг. Тэднэрийн хатаа хаан юм байлээ. Changeling-гууд хайраар хооллдог. Тэгээд ийм бусад амьтдын дүрд хувирч чаддаг чадвартай ийм амьтад байдаг. Changeling-гууд Canterlot руу дайраал. Хамгийн гол тэр цэргийн даргын тархийг угаагаад өөрийнхөө талд оролцсон байгаа шүү дээ. Нөгөө Changeling-гууд манай 6-гийн дүр төврөл баахан Fluttershy Pinkie Pie-ууд хоорондоо зодтолтой. Тэгээд Cadence гүнж хайрынхаа хүчээр нөхрийнхөө ухаан санааг нь эргүүлээд авчирчдیں۔ Тэгээд тэр хоёр нийлээд хайрын хүчээр Changeling-гуудыг ялцдаг. 3-1 дээр манай нөхөр гардаг. 1000 жилийн өмнө Crystal Empire гэж байсан. Тэрийг болохоор энэ King Sombra гэдэг дарангуйлагч манай нөхөр ахгүй юу? Хүчээр эзлэн төрмгийлээд боолчилдаг байсан. Тэгээ манай хоёр гүнж King Sombra-г дийлээд ийм сонио утаа шиг сүүдэр шиг ч юм уу ийм дүртэй болсон. Тэгээ ялагдахтаа тэр Crystal Empire-ыг хараагаад алга болцсон. Тэгсэн чинь одоо цаг дээр 1000 жилийн дараа Crystal Empire эргээд гараад ирсэн. Шинэхэн гэрэлсэн хос нь штэ. Cadence гүнж Shining Armor 2 тэр болрын эзэнт улсыг хамгаалахад очсон байна. Celestia гүнж Twilight-д болрын эзэнт гүрнийг хамгаалаарай гэд даалгавар өгдөг. Тэгээ найзуудаагаа дагуулад очсон чинь ах нь тосож авдаг. Амар цасан шуургатай. Яжгаад King Sombra гарч ирээд ахтаан тулалдаад эврийн юм мух олгочтой. Тэгээ ичээд ашиглаж чадах болсон. Тэгээ болрын эзэнт гүрэнд ирсэн чинь Cadence гүнж бүр ингээд хэдэн өдөр нойргүй бүрхүүл үсгээд хамгаалцсан байсан. Тэгээ сүүл рүүгээ ингээ ядраад зовх тусам ичээд ингээ тасалтаад. Яг хальт зүүрмэлж байгаа хооронд King Sombra орох шахаад тэгээ буцаас ирээд газ бүрхүүлээ үсгсэн чинь ингээ эврийнх нь хэлтэрхий дотор нь ороод үлдчихтэй. Тэгээ баг багаар ингээ хар шийдэн тархаад Crystal Pony-нууд бүр ингээ ямар ч ой санамж явахгүй 1000 жил алга болсон гэдгийг ч мэдэхгүй. Тэгснээ ингээ царай мараа 8 гонигтай юм нэг ядаргаанд орсон юм шиг болчихсон. Энэ улсыг аврахын тулд Crystal Fair гэд баяр хийдэг. Эхэндээ энэ болор зүрх амар чухал гэдгийг мэдгүй зүгээр дуурамлаар хийцэн байдаг. Тэгээ дараа нь мэдчихээд Twilight-ийн найзууд болохоор энэ Crystal Pony-нуудыг саатуулж үлдээд зугаацуулаад Twilight болохоор болор зүрхээ хайж олоход явдیں۔ King Sombra-гийн нууц хонглыг хайж олоод айцын хаалга өнгөрөөд буцаж дээшгээ амар шатаар авираад тэгжээж нэг юм болор зүрхээ олдог. Тэр хооронд Cadence-ийн хамгаалалт бүр бичгүй болоод King Sombra ороод ирсэн байдаг. Яг авахчээсэн чинь King Sombra өрсөөд Twilight-ыг ингээд шорон шиг юм хийждэг. Spike болор зүрхээ аваад газ гүйжсэн чинь King Sombra яг барихын даваан дээр Shining Armor ихнэрээ шууд шидээд тэгэл болор зүрхээ Crystal Pony-нууд бөөндөө нийлж цэнэгжүүлээд тэгээд эзэнт гүрнээ хамгаалаад King Sombra-г дийлждэг. Spike тэгээд энэ улсын бүр үндэсний баатар, хөдөлмөрийн баатар болдог. 3-8 дээр манай 6-гийн тэжээвэр амьтдын тухай гардаг юм байна. Twilight-ийн тэжээвэр амьтд нь болохоор шар шууг байдаг. Verity амар муухай ааштай муур байдаг.
Pinky-гийн болохоор Gami гэдэг нэртэй матар байдаг. Applejack-ийн Winona гэдэг нохой байдаг. Fluttershy-ийн амьтан болохоор Angel гэж жижигэн туулаа байдаг. Rainbow-ийнх болохоор Yasmil байдаг. Tank гэдэг л үү. Анх Rainbow ганцаараа тэжээр амьтангүй байжгаад яаж Tank-тай учирсныг season 1 дээр гардаг. 3.11 дээр миний 2 дугаар хайр биш үү? Discord сайн талд ордог. Чулуун олгцсон байсныг буцааж хэвэн болгоод тэгээд Discord-ийг ичдэг ер нь сайн зүйлд ашиглая гэж хэлдэг. Discord-ийг сайн тал руу оруулах чадах хүн бол Fluttershy гэж үздэг. Эндээс энэ хоёрын хайр дурлалыг хэлдэг. Fluttershy-ийн гэртэн ирээл хамт амьдрцлахтай бодвол тэгэл баг зэрэг найзууд болоод нэг өдөр ийм цайны үдшилэг зохионо гэд бусад найзуудын урьдаг байхгүй юу. Тэгээ яг бөөндөө гоё суужсэн чинь Applejack-ийн нөгөө алюминий ферм биш үү? Үерт автцсан байдаг. Тэгэл бүгдээрээ уурлаад Discord хийсэн ажил гээл. Fluttershy Discord-ыг дуудаад энэ хийсэн юм а буцаа гэд. Discord гэсэн чинь оронд нь надад нэг юм амал чи энэ элементээ хийж миний эсрэг ашиглахгүй шүү гэдэг. Тэгээд Fluttershy зөвшөөрөөд тэгсэн чинь нөгөө үерийг байхгүй болох биш мөс болгоо ичтэй. Тэгснэ болцсон л оостой эдргээ дээгүүр нь гулгаж мулгаад. Нөгөө найзууд нь уурлаад Fluttershy гомдоод найзууд нь Discord-ыг буцаад хөшөө болгочихё гэдгс чи Fluttershy болохоор үгүй би амлалтандаа хүрнэ гэд. Гэтэ би Discord-тай найз байхаа боллоо гэд гомдоод явчихсан чи Discord гинт. Өмнө ямар ч найзгүй байжгаад ганцхан найзтай болсон шүү дээ. Тэгээ ганц найзаа аллахгүй гэд айгаад таагаад хэвэн болгочихдээ. Тэгээд ер нь бол Discord өмнө амар их дураараа хинээс ч юу ч хамаардаггүй байсан чинь арай дээр болоод яг ч бас 100% сайн тал руу хөрөвдгөө маа. Заримдаа сайн, заримдаа муу, жоохон тийм нэг дундуур саарл бүсэд гэх юм уу. Анти херо маягийн дүр болоод хөрөвдөв. Яа 13-ыг үзчих дахиад ойлгочих. Юу өглөөс ирж Twilight-ийн найзуудынх нь Cutie Mark нь бүгдээрээ солигдсон байт. Rainbow бахан амьтдтай зууралцсан нөгөөдөл нь Rainbow-ыг дээрлэхэж мэрлэхэд. Fluttershy болохоор аим party зохион байгуулсан. Party-н дээр ноцсон хүмүүс ерөөсөө инехгүй амар зовцсон. Pinky гэсэн чинь алюминий ферм дээр очсон бахан ажил хийж мэйгээд. Applejack болохоор палаж аваад failed. Rarity бахан үүл мүл цаг агаар энэ хийсэн. Ягаад ингэсэн чинь Celestia гүнж Twilight руу нөгөө нэг Star Swirl гэдэг нэг өвгөн байдаг штэ. Тэр өвгөний өөрөө зохиож исэн нэг шившлэгийг явуулсан байсан. Тэгээ шившлэгийг нь уншсан чинь хойно байсан Elements of Harmony штэ. Элементүүд нь бүгдээрээ ингээд солигдсон байсныг анзаараагүй. Юу ч болсонгүй штэ унтаад өгсөн. Тэгээ маргааш нийм болж байгаа байхгүй. Хит хоног гутралд ороод надаас болоод манай найзуудын ингээд бүр хувь заяа нь өөрчлөгдчихлөө гэд. Spike-та ярьж агаад гой санаа болоод найзуудыгаа бие биенд нь туслуулахар болтыг. Тэгэл Fluttershy-аас хэлж байгаа байхгүй юу? Rainbow дээр очиод нөгөө амьтад нь Rainbow-ыг бүр тогоон тэгээд чанаж идчихээд. Тэгэл амьтадтайгаа ярьж Fluttershy-ыг амьтад нь амар сайн сонсоод хоолж молол бүгдээрээ амар эмгцэгцэндээ ороод. Тэгэл Fluttershy-д нөгөө зүйлтийн зүйлгээд хамаг юмаа санаад Cutie Mark нь солигдчихдэг. Ийм байдлаар нэг нэгээр нь ингээд туслуулаад бүгдийг буцаагаад хэвэнд нь оруулчихдаг. Тэгсэн чинь Twilight гинт сэрүүн зүүдлээд Celestia гүнж зүүдэнд нь орж ирснээр чи яста Pony-гийн түүхэнд урд нь хизээч хийж байгаагүй юм хийлээ мэлээ. Бахан юм дурсамжныхаа хажуугаар яваал. Тэгээ гэрэл цацраад буугаад ирсэн чинь далвчтай болсон. Unicorn биш Alicorn болсон. Гүнж болсон гэсэн үг. Тэгэл Canterlot-д очиод Coronation Ceremony хийгээл. Нөгөөдөл чи бүгдээрээ нөгөө гоё уц амсцсан. Тэгэл тэтмийн зүйл гэж өгөөл үг хэлээл. Сүхтэр энэ дээр суугаад дуусна юм да. Өрийн нэг дээр Twilight шин далавчаараа нисгээл Rainbow-с зөвлөгөө аваа. Season 1-ийн нэг дээр Summer Sun Celebration гэдэг нөгөө нэг зуны баяр болд нь штэ. Тэр баяр болох дахиад өгцөн. Twilight тэгээд гүнжийнхаа үүрэг хариуцлагыг биелүүлэхэд Canterlot явдаг. Найзууд нь Twilight-ыг Canterlot-д үлдээгээд Pony үйл рүү явсан. Нэг тийм хөвгцэн мэдрэмж аваад жоохон гонигтай байгаадсан. Celestia гүнж Twilight-тай юм ярьчээд явж исэн чинь. Газраас нэг юм хар үнс шиг юм гарч ирээд хоёр гүнжин хулгайлчихдээ. Pony Wheel-ээс яаралтай мэдээ ирсч Everfree Forest ингээд Pony Wheel руу дайраад ийн гэсэн мэдээ ирдэг. Түрүүний хар үндснүүд чинь бүр аим дүүрэн болсон. Тэгснэ энэ өргөлтэй хар үйлнүүд. Pegasus-ууд бүр өдөртөж чадахгүй. Тэгснэ Unicorn-уудын ич хідэн бүр аим сонирн болоод идэв гэсэн. Өмнө юм хачин жигтэй үзэгдэл гарч исэн болохоор бүгдээрээ Discord-ыг харж байгаа. Тэгсэн чинь Discord биш болж таараад Zigora-гоос юу болоод байгаа юм бол гэж асууж би бас мэдэхгүй байна. Гэхдээ энэ уусмлын хэрвээ Alicorn уух юм бол учир нь тайлагдана гэж хэлдэг. Twilight-ыг уусмлаа уусан чинь эхлээд 1000 жилийн өмнө нөгөө нэг эгчдүү хоёрын түүх байдаг штэ. Season 1-ийн нэг дээр гарсан. Тэрийг яг 4K-гаар үзсэн. Уусмлаасаа дахиад нэг балгасч Discord-ыг яаж дарсан гарч ирдэг. Эв нэгтлийн элемент гэдэг шиг эв нэгтлийн мод гэж байд юм билээ. Анх тэр элементүүдийг энэ модноос авсан байгаа байхгүй юу? Тэгээд явж энэ модонд маань нэг асуудал гарсан байна гэж үзээд нөгөө аимшиг юм өргөстэй болцсон Everfree Forest руугаа явдаг. Найзууд Twilight-ыг бас чи үлдээд энэ гүнжийнхаа юмыг хийсэн дээр хаа одоо хоёр гүнж алга болсон чил ганцаараа үлдсэн энэ төр гээд.
Тэгээ дахиад амар орхигдсан мэдрэмж аваад явжсэн чинь Discord жоохон синхруулээд цэцэд найзууд руу очичтэй. Найзууд дээр очсон чинь нөгөө нэг модоо олох нь олцсон. Гэхдээ тэр хар үндснүүдээ яаж дийлэх юм мэдгүй аргаа барцсан байж байгаа. Тэгэл чамгүйгээр өстө чадахгүй байна. Equestrian гүнж хэрэгтэй байгаа ч гэсэн бид нарт бас найз маань хэрэгтэй байна. Twilight-ийг хэдүүлээ энэ элементээ буцаагаад модонд нь хийх хэрэгтэй байна гэж. Тэгсэн чинь бусд нь элемент авахгүй бол тэгээд дайснуудаа яаж дарах юм, Discord-ыг яаж чулуулах юм тэгэж байгаа л өхөр болтой. Тэгээ мод руу хийсэн чинь бүх юм сайхан болоод модны хороолоос хоёр гүнжин гарч ирдэг. Энэ 6 ширхэг флорны нүхтэй хайрцаг гарч ирдэг. Тэгэл бүгдээрээ Summer Sun Celebration хийгээл. Өмнө нь энэ баярыг нөгөө нэг Nightmare Moon биш үү? Миний нэгдүгээр хайр. Миний хайрыг дээлсэн баяр болгож тэмдэглэдэг байсан байхгүй юу? Одоо болохоор тийм шалтгаанаар биш. Луна гүнж эргэж ирсэн, Ичтүү хоёр эргэж уулзсан баяр болгож тэмдэглэдэг. 4-ийн 7 амар алдартай анги байна. Ийм нэг алимаар хооллолдог царсан багвахнууд Apple Jack-ийн фермийг бүр бодоо олгодог байхгүй юу? Царсан багвах чинь бас хөөрхий амт шүү дээ. Fluttershy уг нь амтан дээлтэй тийм шийдэл санал болгодог. Наач тэрийг тоохгүй ичид хэрэглээд царсан багвахнуудыг дарах болгочтой байхгүй юу? Тэгсэн чинь тэр ичид нь ягаад чинь Fluttershy-д нөлөөлөд Fluttershy өөрөө царсан багвах болчихсон. Тэгээд дахиад алимын төлмөж хаяад нөгөөдөл чинь мэдчихээд арай гэж Fluttershy-ыг барьж авч хэвэнд нь оруулаад тэгээд анхны Fluttershy-ийг санал болгосон шийдлийн хэрэгжүүлэлт. Цус сурагч болсон Fluttershy-ыг Flutterbat гэж нэрлэдэг. Тэгээд хүмүүс амар хүргэн cosplay энэ хийгээд байт юм бэл. 4.11 дээр Pinky нөхөртэйг очдог. Өснөс нь хүртэл амар адилхан. Pinky-гийн яг эрэгтэй хөлбөр cheese sandwich гэдэг нэртэй. Бас парти зохион байгуулдаг. Ижлэхэн мэрэгчлээ. Pinky-г бодвол бадарчин шиг нэг газараас нөгөө газар руу байнга явж идэг байхгүй юу? Тэгээд дараагийн зогсоол Ponyville гэж очтой. Тэсэн чи Pinky шууд өрсөлдөгч гэж хараад наачтай. Ажлыг булаах гэдэг юм гэж ойлгоо. Хүмүүс үргэлж cheese sandwich-тэй амт дуртай. Тэсэн чи явж ажлыг булаах гэж биш Pinky-д зүгээр ямар cool, ямар мундаг гэдгийг харуулах гэж хийсэн байдаг. Pinky тэгэл гайхаад яагаад гэлдэгсэн чи. Нөхөр нь харин л дээ яагаад юм бол тоо гэх тэгээд дараагийн газар руу яваад байна. 4.13 дээр сумын 100 жил гэдэг шиг Ponyville-ийн ойн баяр болдог байхгүй юу? Rarity тэгээд онцлог Pony-гоор тодорхой. Хамгийн гол нь тэр баяраар Rarity-гийн Crush нэрнэ. Тэгээд Crush-тай таалагдах зорилготой. Trender Hooves гэдэг нэртэй. Баярын өмнө тэгээ Ponyville төрчээд Rarity танилцуулаад явжсэн чинь Apple Jack-ийг хараад Apple Jack дуулчихсан. Тэгээ хайрын гурвалж үсэж байгаа юм да. Rarity тэрийг мэдчихээд Apple Jack-ийн дуурайгаад дүр хэсгээд хэлээд ойлгохгүй болохоор Apple Jack-ээс өөрийг нь дуурайгаад би бинийхээ дүр тавьчихсан илгийн юм болтой. Тэгж Rarity-ийн эрүүл ухаан нь орж ирээд найзтайгаа эвлэрээ байжсэн чинь нөө трендгээ залуу нь бас Rarity шиг солиорцсон дэрсэн малгай өмсөө түрээд ирсэн. Би хөдөө амьдрын хөдөөний хүн болно. Apple Jack тэгэл тэр залууг шууд болиулаад reject хийж байгаа хгүй юу? Намайг сонирхсанд чинь баярлалаа. Гэхдээ би эмэгтэй хүн сонирхдаг гэд хэлчихсэн чинь Rarity шууд таслаад бусдын төлөө өөрийгөө өөрчлөх нь буруу байгаагаар нь хүлээж авах хүн хэрэгтэй юм хэрэгтэй. Сургаал айлтаад. Тэгэл ойн баяраа амжилттай хийгээл бас. 4-ийн төгсгөлийн анги үзсэн чинь бас ойлгоч. Canterlot-д ийм нэг гадаадаас ч юм уу амар хүндтэй зочид ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь Twilight-ийн өөр зүгээр инээгээ даллах заяа. Just smile and wave. Тэгээ Twilight жоохон нөгөө нэг оршихуй хямдалд ороод Celestial Luna хоёр чинь Mars орны гүнжнэр шүү дээ. Hayden болохоор боловын эзэнт гүрний хамгаалтыг удирдагч нь болсон шүү дээ. Тэгэнгүүт Twilight өөрийгөө яг ямар зорилготой юуны гүнж гэдгээ мэдэхгүй жоохон хүнд ч хэрэггүй санагдаад өөртөө. Тэгжсэн чинь T-Rex гэдэг нэг шинэ муу дүр танилцуулагдлаа. Ichi-тэй хооллдог нэг юм байгаа байхгүй юу? Бас хэдэн мянган жилийн өмнө ахтайгаа хамт ингээд хорон муу үлээ боловсруулаа явж байсан чинь ах нь ингээд Pony нарт амар дуртай болсон. Тэгээ ер нь бол сайн талах болоод тавьчихж байгаа. Тэгсэн чинь дүү нь болохоор T-Rex ахтайгаа санал нийлээгүй үзэн ядалттай хэвээрээ үлдсэн. Тэгж жагаад ялагдаад газарт орж үлээ хоригдчихдаг. Тэгээ сая ингээд эргэж гарч ирээд Pony нараас нэгээр Ichi-тэй булаагаад ингээд баг багаар томроод хэмжээнд баг багаар томроод ирсэн. Тэрийг гүнжнэр мэдчихээл. Тэрийг дарах ганцхан л хүн байгаа. Twilight өөрөө мох гэж бодсон чинь Twilight биш Discord гэдэг. Discord хажуугаар нь Twilight-ыг бага явуулж хор шарыг нь мартаж байгаа. Тэрэгтэр очсноо тархиа угаалгаад Тэрэгний талд орчдөг. Discord ч угаасаа 100% сайн талын дүр биш шүү дээ. Маш амархан урж байгаа байхгүй юу? Яаж байгаа Discord-ын тусламжтай ингээл бүр хүмүүсийн Pony нарын Ichi-ийн бүр Mars-аар нь сороо. Улам амар томроо.
Хамгийн сүүлд гүнжнараас ичидийн сурчих юм бол тэгээд бүх юм дуусаа болох байхгүй юу? Тэгээд 3 гүнж Twilight-ыг дуудснаа. Чамаг одоо гүнж осны чинь мэдээ байгаа. Бид гурвыг бол заавал зорж ирэх болно. Тийм болохоор тэрнээс өмнө бид гурав чамд ичид өгч. Тэгээд тэр гүнжнэр дээр ирсэн чи ичид нь байхгүй. Where is your magic? Тэрнээс өмнө манай 6 дарах дайсангүй жоохон хийцгүй болтонготой нэг ихчдүү гүнжнэрийн ордон гэд нэг юм балгас эс штэ season 1-1 дээр гардаг. Тэрийг баг багаар ингээл засварлал засвар хийгээлээс байхгүй юу? Одоо бүр амар хөөрхөн болсон заяа. Дотроо номын самантай. Тинчээ бөөндө цугларчаал юм хүм ярьжсэн аа. Нөгөө нэг ив нэгдлийн модон доор нэг юм 6 түлхүүртэй хайрцаг байсан. Тэрний түлхүүрийг ерөнхийдөө яаж олж авах ойлгочтой. Бүгднийх нь нэг юм амар чухал мөчөд одоо тэр нэг нэгдлийн элементтэй хамаартай мөчөдөд өөртөд нь үлдсэн нэг ид зүйл байгаа байхгүй юу? Жишээ нь Pinky-гийн болохоор cheese sandwich-ийг өгсөн нөгөө нэг галуу заяа. Гэх мэт нэг юм чухал ид зүйлээ авчираад нөгөөдөл нь төлхөр олоод төрчихлээ. Тэгээд ганцхан төлхөр олдоогүй үлдсэн Twilight-ийн өөрийнх нь. Twilight тэр яг хоёрын тулаан бол амар боллоо. Гоку моко юм аа. Тэгээд зочлон тэр гинт Twilight найзуудын юм бариад авсан. Найзуудаа аваад ид чидэг өг. Twilight-ийг яаж ч найзуудынхаа төлөө бүх Alicorn-ы ид чидэг гэж бодож байгаа юм. Тэр баригдсан найзууд дунднаас Discord яваад байгаа байхгүй юу? Мэдээж нөгөө тэр чинь Discord-ыг хэрэггүй болчихгоодоос ид чидээс ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээд Discord-ыг суллаагүй байсан чинь чи манай найзуудыг суллах гэсэн мэлтэй бүх найзуудыг суллаач. Тэгэл Discord амар гимшээл. Чи одоо хүртэл намайг найзлага гэж бодож байгаа юм уу? Discord тэгээд урагсан дуучлаарай энэ тэгээд бүзүүний зүйлтэй Twilight зүйлтэй. Тэр зүйл нь нөгөө нэг хайрцагны төлхөр болж таараад хайрцаг нь онгоосон чинь мод маань ингээд амар гоё өнгөнгийн болж агсаад тэгснээ гол дүрэн зугаад ичидийг нэргүүлж өгөө. Дээр нь нүс нь амар гоё болоод супер болчихсон. Энэ хэсэгтээ би яг ойлгосон. Тэгэл директор очсон чинь юу вэ та нар чи ичидгүй болчихоо үстэй гэж гайхаж. Бүх ичиднээс илүү нөхөрлөлийн ичид гэж байдığım байдیں۔ Ялцсан. Директор зодолж байхад Twilight-ийн гэрийн шатагаа ичдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хайрцаг чинь ингээ өвсөрж нэг газар очсон нөө. Амар том ордон болоо өрчтэй. Twilight тэгээд өөрөөгөө юуны гүнж гэдэг мэдэхгүй байна, утга учраа мэдэхгүй байна гэжсэн. Яг энэ сизнээр төсөөлт нөхөрлөлийн гүнж болж үздэг. Хуурах жоохон өөрөөгөө нөхөрлөлийн гүнж гэж тодорхойлдог. Тэгэл ордонд амьдардаг гоё ихч болж байгаа юм да. Ордон дотор нь тэгснээ энэ 6-гийн QT марктай юм амар гоё суудлууд байсан, голдоо ширээтэй. Ширээн дээр нь Equestrian газрын зурагтай. 5-1 дээр нөгөө ширээн дээрх map нь эднэрийг нэг газар руу дуудаад идэв. Очсон чинь нэг сонин газар заяа. Амьдардаг пониноор нь бүгдээрээ ийм QT маркны оронд тэнцүүгийн тэмдэгтэй. Тосгоных нь дарга маягийн нэг хүүхэн байгаа байхгүй юу? Тэр нь ирсэн зочдтой тэр коммунист пропагандагаа тайлбарлаад рекламадад ер нь онцгой авьяастай байгаад димий бусдаас илүү гараад димий бүгд тэнцүү бийжж гоё эв нэгдэлтэй нөхөрлөлийг бий болгож чадна гэж үздэг. Энд чинь байгаа бүх пони нарын QT марк нэг юм ханаар дөрөв өрөөстэй байгаа хгүй шилэнд хийсэн. Энэ нэг модон саваагаар тэр QT маркнуудыг салгаж авсан гэж байна. Сүүлдээ тэгээ манай 6-гийн QT маркийг бичээр салгаж аваад. QT маркгүй болсон чи ямар ч чадваргүй нэг чаддаг юмнуудаа чадхаа үлдсэн. Эсэргүүцээдсэн чи яаж байгаа тавьрцсан. Ладер шаяыг тагнуул болгож гаргаад тосгоных нь удирдахч Starlight Glimmer гэдэг байхгүй юу? Өөрийнх нь QT марк нь ерөөсөө устаагүй. Дээрээс нь будцсан байж таардаг. Тэгээ тэр булхааг нь илчилсэн чинь тэр тосгоных нь пони нар нь бүгдээрээ бослог гаргаад бөөндөө очиж QT маркнуудаа эргүүлж авч авдаг. Тэр хооронд Starlight манай 6-гийн QT маркийг аваа зүгтэж байгаа байхгүй юу? Тэгээ хойноос нь бүр бөөндөө хөөгөөд арай гэж барьж аваад эргээд QT маркнуудаа олоод авчдаг. Starlight бол зүгтаад алга болчдөг. Тэр үлдсэн понинууд хараа одоо жигнэсээ хоорондоо бие биетэйгээ танилцж нөхөрлөе гэд үлддэг. Тэгээд энэ ангийн төсөл манай 6-гийн QT маркн дээр нь ингээд амжаад ер нь бол эндэх ажил нь ингээд дууссан гэдгийг илтгэдэг. 5-4 дээр Лунаг зүудний гүнж гэдгийг гаргадаг. Нөгөө QT mark Crusaders-ийг санаж байна уу? Тэр гурван зүудэнд орж ирдэг байхгүй юу? Нөгөө map-тай ширээ штэ. Тэр чинь болохоор эхний удаа энэ 6-ыг зургуулангийн дуудсан штэ. 5-8 дээр жишээ нь зөвхөн Pinky, Rainbow хоёрыг дууддаг байхгүй юу? Griffin гээд Арслан бүргэд хоёрын нийлмэл амтан байдаг штэ. Тийм Griffin-үүдийн хотод очтыг. Төрөл зүйлийнх нь онцлог юм аа. Айгүй муухай хайртай. Хоорондоо амар муухай хайрцдаг байсныг жоохон ингэж тусалж дэмжиж засаж залруулж өгдөг.
5.11 дээр сарлагуудтай дипломат харилцаа тогтооно. Якстан гэдэг Казахстан гэж юм шиг уус байдаг байхгүй юу? Тэндээс ингээд нэг 3-4 сарлаг төлөөлөл болгоод түрээд ирсэн. Нэг нь бодвол удирдагч юм шиг байгаа юм. Эхэндээ тэд нэр ингээд сарлагын хоол, сарлагын байлууд гэдэг нь сарлагтай холбоотой юм зохион байгуулсан чинь өөдөл нэг уурлаад эн чинь манай сарлагын шиг биш юм гэдэг. Тэгээд санаа нь юу ч нийцгүй хамгийн сүүлд нь нэг ганц парти эцэг найдвар болж үлдэх байхгүй юу? Тэднэрт ингээд сэтгэл төрүүлэх. Тэгэл Пинки бүр амар дарамт мэдрээл. Энгийнээс ч илүү хичээх хэрэгтэй. Бүр ингээд яакстан л өөрөө ганцаараа явдаг заяа. Яаж чад зам нь амар хэцүү ингээд 2-3 унаа дамжаад дээр нь юм амар мөсөн уул руу авирдаг. Тэгээд яг очтгийн даваан дээр халтраад булгаад буцаад пони хэл бүр өөрийнхөө өрөөнд түрээд ирдэг. Тэгээ найзууд нь Пинкиг явцсан гэж мэдгүй ингээд нөгөө нэг партиных нь бэлтгэлийг харчаад вау ямар амарлаг гэлцсэн бэ. Пинки ста мундаг юм аа. Сталаг юм аа гэж ярьжсэн чи Пинки тэр нь өөрөө сонсцсон. Тэгээ явж сарлагуудад тийм сарлагийн өөртөө соёлын юмыг биш өөртөөхөө понигийн соёлын юмнуудыг танилцуулбал илүү гоё юм байна гэж шийддэг. Тэгээд парти нэмжлэлтэй бол Пинки болохоор партигаа ийм маягаар хийх ёстой гэдгийг тэр яакстан руу явах замдаа ойлгосон байхгүй юу? Сарлагууд дайн хийхгүй үнээс хойш найрамдалтай байя гэдэг бас. 5.15 дээр дахиад нөгөө Nightmare Night буюу Halloween-д гардаг. Энэ удаа 6 гол дүр маань зургуулаа дүр төвөрсөн байдаг. Twilight болохоор Gladiator болсон байсан. Rarity Лусын даг нь болсон. Pinky болохоор энийг одоо юу гэмээр юм бэ? Rolk ч охин болсон. Applejack арслан болсон. Applejack энэ янзаараа сүулдэ Dorothy болоод дууссан. Rainbow болохоор сансрын нисгэж болсон. Тэгэд Fluttershy болохоор алдар Flutterback болсон. 5.2 дээр Shining Armor Cadence 2 хүүхэдтэй болох ч байгаа гэдгийг Twilight-д хэлдэг. Pinky ч нөгөө тортны үйлдвэрт ажилладаг шүү дээ. Тэгж байгаа санамсаргүй төрүүлээ мэдсэн. Тэгээд Twilight-ыг спойлер тохион тулд амар хичээдэг. Тэгж нэг юм нууцын задлж буухан шиг дуустав. Pinky энэ дөрүүдээс ганцаараа дандаа ингэ камертай яриад үзэгчтэй холбогдоод идэг. Breaking the fourth wall гэж ярьдэн шүү дээ. 5.21 дээр Pinkie Pie-ийн гэрийнхэн Applejack-ийн гэрийнхэнтэй хамт нийлээд Heartwarming Eve буюу зул сарын баяр тэмдэглэдэг. Ер нь энэ үеэс гол дүрийн 6-гийн гэр бүлийнхэн аав ээж нь харуулж эхэлдэг. Pinky-гийн аав ээж нь аюутын serious хүмүүс шиг харагддаг. Pinky-гийн эгч нь болохоор Mod Pie гэдэг. Mod дараагийн ангиуд дээр аюу их гардаг. Ийм нэг монотонны яриатай аюу шинжлэх ухаан чимэгтэй байдаг. Limestone-оос Pinky-гийн эгч нь аюу тийм нэг ууртай юм шиг яриатай пони байдаг. Marble Pie болохоор Pinky-гийн дүүнч гэж ярьдаг, ихрэнч гэж ярьдаг юм байна. Айгуу тийм ичимхий Fluttershy-ийн саарл хувилбар шиг. Apple-ийн гэр бүлийнхэн болохоор Granny Smith байгаа. Тэгээд Applejack-ийн ах Big Mac байгаа. Apple Bloom-ыг бол мэдэн шүү дээ. Энэ хоёр гэр бүл яагаад нийлж зулсаар тэмдэглэж ийн вэ гэхээр өмнөх сизны нэг анги дээр Applejack, Pinkie Pie хоёр холын хамаатнууд байж магадгүй болоо таардаг. Гэхдээ яг албан ёсны батлсан нөгөө нэг ургийн бичиг нь ингээд бүрсийдсэн болохоор яг жигнэсээ хамаатнууд үгүй юу гэдэг нь тодорхойгүй үлддэг. Гэхдээ тодорхойгүй байсан ч гэсэн үүнээс хойш нэг гэр бүл шиг байцгаая гэд тэгж ярьдаг. 5.25 дээр миний бүх хайрууд гардаг. Twilight нэг лекцэн дээр найзуудынхаа яаж cutie mark-а олж авсан нөгөө нэг хоорондоо холбогдсон memory шүү дээ. Тэрийгэ ярьж өгдөг байхгүй юу? Тэр нөгөө нэг communist dictator Starlight шүү дээ. Сонсчод цаг хугацаагаар Rainbow-д саад хийгээд ерөөсөө тэр Sonic Rainbow-ыг хийдэг. Гол дүрийн 6 тэр үедээ cutie mark-а олж аваагүй болгочтой. Тэгээ эргээд одоо цаг дээр ирсэн чинь Twilight-ийн орд нь байхгүй болсон. Ганцхан энэ нэг ширээн үлдсэн. Equestria-гийн талын нөгөө болрын эзэнт гүрээ эзэлсэн. Манай нөхөр. Тэгэл найзуудаа хайсан ч ерөөсөө олдохгүй. Applejack амар сонь цэргийн хувцастай. Twilight-ыг ерөөсөө танихгүй гайхаж байхаас. Sombrero дайн хийж байгаагийн тийм газар хүрээд ирсэн юм. Starlight яаж цаг хугацааг буцаасан бэ гэхээр Star Swirl гэдэг нөгөө нэг шиддэг өвгөн байгаа шүү дээ. Тэрний шивслэгийг ингээд өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад өөрчлөөд тэгээд цаг хугацаагаар аялсан байдаг. Twilight тэнгүүтээ Starlight-ийн тэр шивслэгийг ашиглаад ингээд дахин цаг хугацаагаар буцаад Starlight-ийг зогсоох гээд оролдоод байгаа байхгүй юу? Тэр тоолнд одоо цаг байнга өөрчлөгдөж байсан. Хоёр дахь удаага буцсан чинь миний нөгөө нэг 3 дахь хайр шүү дээ. Queen Chrysalis тэр Equestria-гийн хатан хамбалсан байдаг. Дахиад явчаад ирсэн чинь Nightmare Moon болцсон заяа. Дахиад явчаад ирсэн чинь Tyrant болцсон. Дахиад явчаад ирсэн чинь Discord болцсон. Миний 2 дахь хайр. Nightmare Moon чинь миний 1-р хайр байна.
Дахиад явчаад ирсэн чи Flame and Flame гэдэг нэг хоёр сороо мотой юм байдаг. Тэр хоёр амар ой мод сүлгцэн юм. Сүүлэгтэр нь Starlight-ыг дагуулад одоо цаг явахгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд юу ч байхгүй эзгүй элсэн цөл. Нэрийн өнгөрснэг өөрчлөхөөр ирээдүй ингээд аим шиг юм болоод байна гэж хэлэнгүүт итгэхгүй. Яхаараа та нар тийм чухал байдیں۔ Ингээд юу сүглийн төвшөрдөг. Тэгэл Twilight Starlight-ыг ятгахтаад ингээд оролдоолго байхгүй юу? Тэгжсэн чи Starlight ер нь анхнаасаа ягаад хорон санаатай болсон гэдгийг Twilight харуулдаг. Багадаа болохоор ийм жижигэн таунд амьдардаг гэсэн. Багын найз нь Sunburst гэдэг нэг юм эрэхтэй нэг удаа хамт тогложсэн чинь Sunburst-ийн авьяас нь тодроод Cutie Mark-а олж аваад тэгээд Canterlot руу сурах гээд явдаг гэдэг. Тэгээд Starlight Cutie Mark-наас олоод ер нь бол найзгаа алдсан гэж үзээд Cutie Mark-ны үзэг ядагч болсон байгаа байхгүй юу? Тэгээд чи миний тэр диктатор тосгоныг надаас булаасан болохоор би чамаас бас найзуудыг чинь булаана, Cutie Mark-ийг чинь булаана. Cutie Mark for Cutie Mark гэдэг жоохгүй eye for an eye гэдэг шиг. Тэгээд Twilight-ийн нөхөрлийн гүнж юм болохоор Starlight-ыг бодлыг өөрчлөлж ингээд ганцхан тэрнээс болоо бууж өгч болохгүй дахиад найзуудтай болно гэдэг. Тэгээ арайг зөвшөөрүүлээд нэг юм цаг хугацаа хэвэнд нь оруулт. Starlight чинь Twilight-аас дутгааргүй амар шидтэн баггүй юу? Яг бүр шидтэн. Trixie шиг элбчин биш. Celestia гүнж Twilight-ыг сурагчаа болгож авсан шиг Twilight Starlight-ыг сурагчаа болгож авдаг. Үлдсэнийг дараагийн мартаас үзээрэй. Bye bye.